capacity. That's what this bus holds, 60 passengers. Next time, Kathleen. Хэний мөрөөдлийг биелүүлэх гэж байгаа шүү дээ. Сувдагийн мөрөөдлийг. Манай банк бол нэг хүний мөрөөдөл байсан ч гэсэн тэрнийг биелүүлэхийн төлөө явдаг банк гэсэн үг. Зөв үү? Зөв. Нэгний хаа төлөө. Тэгээд одоо бид нар Grand Canyon гэдэг газар очихоос өмнө Хөвөр дайм гэдэг Америкийн нэгдсэн улсын Хөвөр гэдэг ерөнхийлөгч дайм гэдэг энэ усан санг үүсгэн байгуулад нийтдээ 2 сая иргэний 2 сая одоо айлын тий одоо Монгол улсын бараг бүх эрчим хүчийг зөвхөн ганц усан сангаас шийдэж байгаа. Тэгэхээр тэр усан сангийг яаж шийдсэн байна гэдгийг ингээд хацгаая гэж байна. За тэгээд энэ гүүрийг ерөнхийдөө гүүрний хортлын тал нь бол Невада гэдэг мужи устай орно. Гүүрний яг уртлынх нь хэсэг нь бол Аризона гэдэг мужи устай орно. Тэгээд бид нар ерөн сая Лас Вегас гэдэг бол Невада талдаа байж байгаа. Одоо бид нар Аризонагийн цөлд рүү орж ирж байна гэсэн үг. Тэгээд энэ гүүрээр бол одоо өвдөж хоёр хогч яг энэ гүүрний голоос хоёр тал руугаа хугаан шүү гэдэг юм ингээд тохирж авч яах гэсэн үг. Хуугаачлаа. Тийм. Хэрэг төсөө орсон гэж байгаа. Тэгээд Аризона хэдий гаргасан, Невада хэдий гаргасан, төрийн сангаас хэдий гаргасан, бонд энэ хоёр хамтарсан бонд гаргасан байна. Америкийн нэгдсэн улсын Невада болон Аризона одоо хоёр муж улсын яг одоо дунд нь хил дээр нь зогсож байна. За бидний ард ингээд байж байгаа газар бол Хөвөр дайм гэдэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Хөвөр ерөнхийлөгчийн санаачлагаар нийтдээ 5,000 ажилтан тасралтгүй одоо ингээд 9 жил ажиллаж байж энэ гүүрийг барьсан байна. Тэгээд энэ бүтээн Монгол бол маш олон амир өсдөж ийм усан цахилгаан станцыг бүтээж авсан. Тэгээд энэ усан цахилгаан станц нь бол нийтдээ 2 сая хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг ингээд голын усыг боогоо. Өө сайн байна уу? Усал дээрээс ингээд эрчим хүчээ ингэж гаргаж чадсан байна. Тэгээд Невада муж ус, Аризона муж ус яг хил дээр хоёр Монголдоо таарлаа. Бүгдээрээ монголчууд байна. Би өндөө баяр хүргэе. Алга тийш сайн байцгаана. Монголоос бүгдээр аялал явж байна. Хоёр аль муж улсаас явж байна? Illinois. Illinois. Not turn around and tell. You didn't tell. See what it foot. Хөвөр дайм гээд цахилгаан станцтай танилцлаа. Тэгээд одоо энэ гадна талд нь өдөрт хэдэн зуун мянган хүн орж ирж 0-д ордог, 0 руу орж ирнэ энэ үнэргүй болгосон шалтгааныг нь хармаар байгаа. Тэгээд энэ янданд нь хамаг учир байлаа. Тэгээд энэтэй танилцахаар ирж байна.